Ер нь улсын их хурлаас гарсан хууль тогтоомж шигэлдүүд засгийн газар төгссөн шигэлдүүдийг харж байгаа сая талин жахан буруу байна гэж сая Бат Эрдэнэ сайд ярьж байна. Хөдөө жоохон сайд ярьж байна. Хийсэн ажлыг ерөөсөө дутуу мэдээлэлт өгөө дутуу буруу тайлан гаргадаг. Засгийн газрын хяналт хэрэгжүүлэх газрын дээр онцгой гарах хэрэгтэй. Нөгөө талаар бид бас их хурлын 8 газрын хяналт шинжилгээний газартаа бас ярина. Эний нэг бодит жишээ би өнгөрсөн 4 жилд махны экспортын талаар ажилласан, Гамболд гишүүнээр ахлуулж ажилласан. 4-5 удаа ажилласан. Танай хөдөө жоохон аймныханд хамтарч яваад бүх газрыг нүүссэн. За байгаль орчны энэ тусгай хамгаалалт газрын чиглэлээр Бачаргал гишүүнээр ахлуулаад бид нэр 3-4 удаа яваад бүгд танай яамныхан бүгд яваад үзсэн. Гэтэл тайлан дээр энэ хууль тогтоомжийн хэрэгжилт биелэлтээр ногт тусгадгүй. Яамдад очсон юм дээр чинь яамны хяналтчлалт нүдгэний газар гэж байна. Нөгөө талаар төрийн нарингууд энэ дэр хяналтчлалт тэгээд энэ тогтоолын биелэлтэн дээр тайлан зөвөр нөхөж явах хэрэгтэй. Засгийн газрын одоо хяналт хэрэгжүүлэх газар ч гэсэн энэ дэр очсон юм дээр чинь бид нар ихэнхдээ ерөнхий сайд юм уу салбарын юунд шиглэл өгч байгаа. Эний бүгдийн бүртгэл тодорхой хариу хэрэгжүүлэх газар хийгээгүй ажил биш, хийж байгаа ажлыг ингээд дутуу үнэлээд буруу мэдээлэл өгөөд алиас л өгөхгүй нь яг салбарын тухайн хариуцж байгаа албан тушаалтангуудын буруу гэж үзэж байгаа. Бид Баянгараас бас энэ талаар засгийн газар чиглэл өгнө, яамд сайдуудад бас хариуцлага тоос чиглэл өгнө гэдэг хэлээ. Анхаарлаас нь баярлалаа.